Жигчин за тулааны спортын тамирчин за янз янзын мэрэгжилтэй хүмүүс орж байгаа. Энэ удаа бол харин уран дархан хүн оролцоод бэлэн болсон байна. Угтаа авцгаая. Маргад Эрдэнэ. Манай өвөө маань дархан хүн байсан. Гэхдээ бас их эрт бурхан болсон байдаг. Одмын санд байгаа энэ дүнтэй баялагийг тасалдуулж болохгүй л гэж би бодсон л доо. Тийм учраас өөрийнхөө мэргэжлийг өгж авъя. Энийг сурыг сайн дархан болъё гэж бодсон. Урлаг гэдэг утгаараа энэ өөрөө хүнийг сэтгэлийг цэнгүүлдэг. Цэнгэлийн манлайд төрөх бас нэг миний замуудын нэг 16 настай байхдаа би нэг хүнд бизнесэд орж ирсэн. Тэгээ ерөнхийдөө биеийн байдал жоохон муу, ядруухан тийм бага хата тиймэрхүү хөвгт байж байгаад ирчүүч камер санагдсан. Тэгэл ер нь тулааны спорт хамгийн их толгойд бууж ирсэн. Тэгээд Ninja Dance шоу аавын маань үзэх дуртай, хамгийн үзэх дуртай шоу. Тэгээ Монгол зохион байгуулалт гэж байна гэд аав намайг оролцооч гэж хамгийн их хэлсэн. Би ч дэлхийн хэмжээний шоунд оролцсон шүү дээ. Би баяртай байна. Бүр их жаргалтай байна. Энэний төлөө өөрийгөө хөдөлмөрлөж чинь, хүс гаргаж чинь энэ бол бас нэг аз жаргал шүү. За ялагч бол аав маань их байлаа да. Нэг хүүтэй хүний нэг тийм омогшил бахархал жаргалыг аавдаа мэдрүүлэх гэсэн гэж хүсэж байна. Самсагийн шархиулна. За гартаа юу ярьсан байгаа юм бэ? За бидний дуртай төмөр хүн дүр маань энэ жил ингээд ичлээ. Тэгэхээр төмөр хүний дурслыг хүндэхээр дуулгыг авчирсан байгаа л да. Өмсөд гүөх юм уу? Одоо би зан үйл хийнэ. За бүгдээр хамтдаа түүний зан үйлийг харъя. Тэгээд тулааны спортын болон жүжигцгийн одоо сурсан бүх зүйл чинь хэрэг болох хаа гэж бодож байна. За баярлалаа. За хүндэтгэл үзүүлж амжилт хүсье. Маргад Эрдэнэтэй амжилт хүсье. Маргад Эрдэнэ маань аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр орж ирсэн. Аав нь хүүгээ дэлхийн алдартай томоохон тэмцээнд амжилт гаргахыг үргэлж боддог. Амжилт хүсье. Аавын хүслийг чи биелүүлэхэд бид итгэлтэй байна. Үнэхээр гайхалтай байна. 5 алхамтыг одоо Төвхөнд авч Сарвчингийн төвөрлөлтөөр ирж байна. Дээрээс огтхгүй шүү. Айж юу. За сайн барьсан. Барьсан сайн байна. Гайхалтай. За 20 см өргөнтэй бантан дээгүүр 5 алхын дундуур 40 см зайтай спорт дундуур гарч байгаа. Спортоор хичээлэх дуртай мөн ууртай гарын ууртай гоё чадлаа. Хөлийг ус дургаж болохгүй. Хялтих байгаа тийм. Айж юу. За найзууд нагаа явж гин дэмжигч найздар нь дэмжиж байна. Гайхалтай байж чадлаа чи чадлаа. Мөрөдөлтөө өргөд ерөөсөө хоёр хүн алхам үзсэн. Ер нь дахин бурхан ухаантай гэдэг үнэхээр чи чадлаа чадвартай байж чадна. Чадчих. Сүүлийн даваа амжилт хүсье. Аав нь хүүгээ шоунд оруулсан. Аав нь харж байгаа. Яа. Жохо наанаас явмаар байна. Жохо дээрээс явмаар байна. Опа! Яа, чараа гарч штэ. Үнэхээр маш их хийчихүүч байна. Төвхөн ядас чимжгүй сар гарыг давж гарлаа. Маргад Эрдэнэ чи чадлаа. Чи аавынхаа мөрөөжсөн зүйлийг хийж чадлаа. Өшөө чи олон шатыг давна гэдэгт бидний итгэлтэй байна. Аав чи ч бас чамайг харж байгаа. Тэгэлгүй яах вэ? Та машин явахад нэг алхам ойртлаа. Ахаа!
амжилттай өгөөд тэмцээний амжилттай дуусгалаа. Одоо яг аавынхаа хэлэх үгийг мэдэж байна уу? За аав бүр дуусгаар л хэлэх та. Тэ. Одоо л үнсэн тэгээд уулан дээр авирсны дараа л юм хэлэх. Төсөлж байна уу? Тэгж л сөлж байна. Аав нь үзэж байгаа юу? Үзэж байгаа. Энд бол яг ирж амжаа өгөхтэй. Гэтэ үзэж байгаа сайн уу аваа сайн уу вэ? Хүн энд нинжа болж байна уу? Нинжа болох гэхдээ амаргүй байна. Гэхдээ гоё энэ хүүхдүүдээ бас багасаа нинжа болцоогоор гэж хүсье. За, ингээд ялагч болоорой. Амжилт. Маргад эрдэнэ сэтгэл зүйн бэлтгэл болоод биеийн хөгжлийн давуу талуудаа ашиглан хүчээ зөв хуваарлсны үр дүнд нэгдүгээр үеийн бүх саадыг амжилттай давж чадлаа. Чиний хүч хөдөлмөр, тэмцэх чадварыг бид шоуны 2 дугаар үеэс ахин харах болсондоо баяртай байна. Урагшаа залуу минь. Аав нь харж байгаа бас анд нөхд нь хажууд нь дагаж дэмжиж явсан ахын дүүс нь харж байна. Бас ард түмэн чинь чамайг харж байна. Амжилт үсэ чи чадсан шүү. Тэгэлгээ хөнөхөө сайхан байна. Дараагийн саадлууж явхад амс хийх зав байхгүй. Ахаад бэлтгэлээ сайн базаагаараа. Мэдээж аавд бол амлсан байгаа энэ шоунд амжилттай оролцож аавынхаа нэрийг бас дуудуулнаа гэж тийм ээ. Сайхан уран бүтээл залуу байна. Тийм маргад эрдэнэ амжилт үсэ манай маргад эрдэнэ бол уран бүтээлч бас дархан бурхан ухаантай гэж бас дархан тийм. Урдхан бас юм баатруудын баг малгай хувцсыг хийдэг нэг том нэгдүгээр үе дээр бол сайхан баатрын малгайтай багтай гарч иржсэн. За энэ маргад эрдэнэ бол уршаа. Дархан бурхан ухаантай тэгээд оюун санаагаа сайхан бэлтгэсэн байгаа үстэй. Хүчээ 100% байрлаад уршаа. Зүтгээд байгаарай. Маргад эрдэмэн. За амжилт үсэ. За барайдаа. Да. Оо яанстай ямар цуглаа. За яах юм бэ? Хоёрыг хийгээл сохиосон. За үнэхээр арах чинь дөө бас тийм ээ хоёр. Арах чинь. За автаа өөрийгөө бас харуулах гэж орж ирсэн. За саяхан лавынхаа өвөр дээр иргэлжсэн хөө өнөөдөр ийм том залуу болчиход тийм ээ. Дэлхийн ийм том контентд оролцоод уралдаад экстрем одоо спорт хүчээ сөрөө явж штэ тийм ээ. За амжилт үсэ маргадаа. За наач л юу нэг хийвгүй байгаа да тийм ээ. Энэ дээр л юу Ундаштай харамсалтай. Ямар харамсалтай юм бэ? Үнэхээр харамсалтай. Хай маргад ирднэ. Яав. Хүлэн. Хөл алцчихлаа тийм. Сайхан готох шиг. Сайхан да. Хөлөөл алцчихлаа. Харин тэглээ. Тэглээ. Хүүзэж жоохон бутлан сонгол буруу ичүү. За ер нь хан жоохон булгаатай талах шиг. Гэхдээ бас тийм байж болно. Аалзны алхаагаар дуулах хан маргад эрдэнэд шилэн нүрээ харуулж хайр найргүйгээр хүйтэн усанд унахчлаа. Гэхдээ тэр олон аавын хүүгийн давж чадахгүй байсан даваануудыг торлогүй энэ хүртэл явж чадсан. Аав нь хүүгээрээ бахархан омогшин суугаан гарцаагүй. Хүнд хэцүү зүйлтэй нүүр тул